байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн тодтголын дүнг хараад тэндээс холбогдох асуултуудаа асууя. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болохоор хоёр агентлагтай. За магадгүй олон байж магадгүй зөв яг ойрхон мэдээллийг нь авч ядг нь болохоор ойн газар, усны газар хоёр байгаа. За ойн газарт батлагдсан төсөв нь одоо тодтоглоор 15% хасралт орж ирж байгаа юм байна. За усны газар нь болохоор батлагдсан төсвийнхөө 55%-ийг таниулжээ. Тэгээд усны газраас л мөнгө асмааргүй байх юм. Нөгөө оймодоо ургуулгын тулд чинь бүгдээрээ ус хэрэгтэй шүү дээ. Тэг их усөр усаа олохгүйгээр одоо яаж ч ойн газрыг цааш нь ингээд явуулах гад байдгийн бол тэгээд одоо энэ усны газартай холбоотой энэ төсөл хөтөлбөрүүд одоо хамгийн гол нь энэ усны нөөц нуур гол мөрний менежментийн хөтөлбөр гэдэг эднийдний хөтөлбөр байгаад л говийн бүсийн газрын доорх усны судалгаа эднэр хийн мин гэдэг зөндөө яриад явдаг. Энэ нь л бүгд л хасагдж байгаа юм шиг ийм таамаг байна. Тэгээд энэ байнгын орооноос орж ирж байгаа дэр бол ойн газар болон усны газрын төсөв нь задраагаар орж ирээгүй учраас одоо заавал асуух хэрэгтэй. Тэгээд усны газрын дарга нь байна. За тэгвэл усны газрын дарга энэ усны нөөц нуур гол мөрний менежментийн хөтөлбөрийн зардлын хасагдаад байгаа 2.9 тэрбумд багтаад байна уу? Танаа дээр яг ямар төсвүүд нүлтвэ? Нөгөө яриад байсан газрын доорх усны судалгааг бид нар хийнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр мөнгө төгрөг нь үлдсэн юм уу, үлдээгүй юм уу? Энтэй холбоотой мэдээлэл өгөөж. За энэ ойн газрын дарга яагаад танах зөвхөн 15, нөгөө усны газар, ойн газар хоёулаа 38 үнэтэй. Тэгсэн чинь танах болохоор 15%-аар хэд дахин ч их юм төсөвтэйч газар юм. Уул нь одоо бүх юмны их усөр усаал их анхаарал авчвал зүгээр өдөг. Тэг ямар ч танахтай холбоотой эсрэг сүрэг янз бүрийн юм бол байхгүй шүү. Зүгээр л тоонууд дээр нь ингээд төвлөрөөд харахад бол ингэж уншигтаад байна. Тэгэхээр танаа 49 тэрбумаар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм лөө? Яагаад усны газартайгаа адилхан хэмжээгээр хасагдаагүй юм бол энэтэй холбоотой тайлбар өгчөөрэй. Тэр нь бол энэ ойн усны энэ хөрөнгө оруулалтуудаас 15%, 55% хасагдчихж байгаа. Энэ өөрөө юу хүсэж байна вэ гэхээр одоо сэлэнгэд гарч байгаа төмрийг харьцангуй гарч байгаа 100 төгрөгийг 20 төгрөгийн зардлаар дарах тэр боломжийг үгүй болгож байгаа шүү дээ. Ойн хувьчч тэр шавж устгалын зардлууд хасагдчихж байгаа. Ой бол 1 жил шавжинд идэвхтэй 2 дахь жилдээ идэвхтэйг ойнд оройтолд ороод хэдэн мянгаар нь бидний тэр 80 хэдэн сая янз бүрийн тоо ойлоод хүмүүс маргаж л байдаг. Тэр тооны ойг чинь байхгүй болгочихж байгаа шүү. Шавж устгалаа хийхгүйгээр. Ингээд ой усны асуудал, хөв цөөрөм, дээрэс нь говийг яаж усчлуулах уу гэд олон асуудлууд төсвийн тодтголоор асагдж байгаа. Үүн дээр бол одоо сангийн амал төсөв барьж байгаагаараа баг хариулах нь илүү чухал болоод байгаа юм. Тэгээ ойн газрын дарга, усны газрын даргын асуудалд хариулъя. Дээрээс нь нэг зүйл нэмээд хэлэхэд бид нар нөгөө эгийн голын усан цахилгаан станц гээд баахан явсан. Орос талдаа маш олон хилцээр уулзалт ярилцлага хийсэн. Тэгээ эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх тэр боломжийг 2 тэрбум төгрөгийн усны газар дээр тавигдаад тэр 2 тэрбум төгрөг алга болчихж байгаа тохиолдолд бид нэр эрчим хүч бий болгоно, эрчим хүчин дээр онц байдал зарлалаа гэж байна. Тэгэхэд эгийн голын усан цахилгаан станц гэдэг энэ 2 тэрбумыг хаснаар огт байхгүй болно шүү дээ. Дөрөв нэмэр хариулъя. За усны газар багт гишүүний асуултанд товч хариулъя. Усны газар дээр 2.2 тэрбум төгрөгийн урсгал зардал буюу цалин хөлсний зардал байж байгаа. 3.2 тэрбум төгрөгөөр гол мөрний менежментийн хөтөлбөр гэдэг зардал батлагдсан байж байгаа. Энэ 3.2-ын үлдэгдэл бол 2.8 бууруулсан гэж ойлгож байгаа. Энэний эгийн голтой холбоотой зардал байж байгаа сая сайдын хэлсэн 800 орчим сая төгрөгөөр 790 тодруулбал газрын доорх усны эрэл хайгуулын дунд масштабын зургал болон Дундгов аймгийн Адаа-Цог суманд хийх зардал байсан. Нэг 450 орчим сая төгрөгөөр Ирээн нуур, Баян нуур, Голтой аймгийн Төгөрөг сум зэрэг газруудад хийсэн ажлын үлдэгдэл зардал байж байгаа. Хэлийн усны хилцээр дээр нэг 230 сая төгрөг гэдэг. Ингээд өөрөөр хэлбэл гол мөрний хөтөлбөр маань гол мөрний менежментийн хөтөлбөр маань буурсчаар бид ерөөсөө ажил хийх тун хэцүү болчихж байгаа маа л гэсэн юм тайлбар хэлбэр. За оюун гишүүний асуулт хариулъя. Ойн хөнөөлж шавж дээр би гол нь ярих гэдэг. Нийт 16 аймгийн 128 сумын 2.8 саяга талбай
ер нь бол шавжийн судалгаа хийсэн, тархалтын судалгаа 436 мянга талбай юу яж чад байна, голомт үүсчээд байгаа. Энэ жилийн хувьд бол бид нар 247 мянгаад нь хийхээр төлөвлөсөн. Нийт төсөв төртөг болохоор манай одоо хөтөлбөрийн хувьд болохоор 60.9 тэрбум төгрөг. Одоо үүнээс 15 тэрбум насагдах гээд байна. 436 247-гийн хооронд одоо энэ зөрүү гарч байгаа. Тэгээ энэ дээр бид тэмцлийн ажлыг ингээ хийгээд явж байна. За төмрийн хувьд бол та бүхэн бүгдээрээ харж байгаа сая ойр өдрүүд юу болж байгааг. За нөхцөл байдал бол ийм байдаг. Бид нар бол тарж ургуулж байгаа. Гэсэн хэдий ч одоо байгаа хамгаалах тухай асуудал байдаг. Энэ дээр бол бид нар төсөө тавиад арга хэмжээнүүдээ хийж байгаа. Худалдаа авалтын хувьд бол 70% гүйцэтгэлтэй явж байгаа. Энд одоо хоёр арга хэмжээн дээр